Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эрдэнэс 5 толгой хувьцаат компани 1072 ширхэг хувьцааг өвлүүлдэг байх шийдвэр гаргалаа. Ингэснээр 2012 оноос хойш уг хувьцааг эзэмшиж байсан иргэн нас барсан тохиолдолд ар гэрийнх нь хувьцааг нь өвлөж ногдол ашгийг авах боломжтой болж байгаа юм. За үүнтэй холбоотой тоо мэдээллүүдийг хүргэж байна. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд 2012 оноос хойш хувьцаа эзэмшигч 130 мянган нас барсан иргэн бүртгэлтэй байна. Засгийн газрын өнөөдрийн шийд гарснаар тэдгээрийн хувьцааг өвлүүлэх ажлыг эх 6 дугаар сарын 1-ээс эхлүүлэхээр боллоо. Тэгвэл нас барсан иргэдийн хувьцааг өвлөхөд иргэний хууль болоод үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дагуу тодорхой баримт бичгүүд шаардагдах юм байна. Нин тэргуунд үр хүүхэд хамаатан садны чухам хэн хувьцааг өвлөж авахаа тодорхойлсны дараагаар түүнийг нотариатаар баталгаажуулах ёстой ажээ. За ингэснээр нас барсан иргэний хувьцааг өвлөн авагчид шилжүүлж өнгөрсөн хугацаанд олгогдсон ногдол ашгийг нөхөж олгох юм байна. Одоогоор нас барсан иргэдийн 1072 хувьцааны ногдол ашиг болох 66.4 тэрбум төгрөгийн хуримтлал төрийн санд үүссэн байна. За үүнтэй зэрэгцэн 2024 оноос хойш шинээр төрсэн хүүхдэд хувьцаа олгох, ногдол ашиг хуваарлах асуудлыг засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, улсын хурлд өргөн мэдүүлэх замаар шийдвэрлэхээр болсон байна. 2012 оноос эхлэн засгийн газраас Монгол улсын бүх иргэдэд тус бүр Эрдэнэс 5 толгой компани 1072 хувьцааг хуваарлаж ногдол ашиг тарааж эхэлсэн. Гэвч хувьцаа эзэмшигч иргэн хувьцаагаа нэрлсэн үнээр нь улсад худалдахаас өөрөөр захиран зарцуулах эрхгүй байсан юм а. Тэгвэл засгийн газрын хуралдаанаар нас барсан иргэний хувьцааг өвлүүлдэг байх шийдвэр гаргалаа. Ингэснээр иргэд хувьцаагаа өвлүүлэх боломжтой болж байгаагаас гадна тус шийдвэр нь 2012 оноос хойш хувьцаагаа эзэмшиж байгаад нас барсан бүх иргэд тэдний арга гэрийнхэнд хамааралтай байна. Өөрөөр хэлбэл нас барсан 130 мянган иргэний хувьцааг өвлүүлэх боломжтой болгож өнгөрсөн хугацаанд тараагдсан ногдол ашгийг нөхөн олгохоор болжээ. Тэгэхээр 132 мянга гаруй иргэн нас барсан байна. Тэгээ энэтэй үүнд эдгээр иргэдийн хувьцаа 100 гаруй сая хувьцаа үүнд хамаарах, хуваарлагдах 66.4 тэрбум төгрөгийн ийм ногдол ашиг бол хуримтлал бол байгаа. Тэгэхээр энэ хуримтлал маань бол энэ иргэдийн өвлөх хэрэгтэй хүмүүст маань шилжиж очно гэсэн үг. Ер нь нийтдээ 130 гаруй мянган хүн сүүлийн 10 жилийн хугацаанд нас барсан байт юм байна. Тэгээд тэрнийх нь өөр хүүхэд хамаатан садна өөрсдөө тохиролцоод хэн өвлж явах уу гэдгээ тодорхойлчих юм бол нотариат дээр бүртгүүлээд тэгээд үн цаасны дансандаа бус бүртгүүлээд энэ хүмүүст бас хоримтлагдсан байдаг зарим нэг өмнөх жилүүд төгсөн ногдол ашиг авах ийм нөхцөл нь бүртгэх юм билээ. Гэхдээ хамгийн гол нь өвлж явах боломжтой боллоо гэсэн үг. Нөхөн олголтыг 6 дугаар сарын 1-ээс эхлүүлэх бөгөөд үүнээс өмнө холбогдох бэлтгэл ажлыг хангах шаардлагатай байгааг албаныхан онцоллоо. Иргэдийн хувьцаа өвлөх хүсэлтийг цахимаар шийдвэрлэх системийн хөгжүүлэлт, туршилт, тохируулгын ажлыг хийж бэлэн болгосон. Харин одоогоор хоролцогч байгууллагуудын харилцан мэдээлэл солилцож бүрдүүлэх, иргэдэд хувьцаа ногдол ашиг өвлөх талаар нэгдсэн ойлголт мэдээлэл өгч сурчлан таниулах зэрэг бэлтгэл ажлыг хангаж байна. Тэгвэл иргэдийн зүгээс 1072 хувьцааг өвлүүлэх боломжтой болсон шийдвэрийг дэмжиж байгаач өмнө нь хангалттай мэдээлэл ойлголтгүйгээс шалтгаалan хувьцаагаа зарсан хүмүүс цөөнгүй байгааг хэлж байна. Тиймээс зарсан хувьцаагаа буцаан худалдан авах боломжийг ч мөн бүрдүүлэх шаардлагатай гэсэн байр сууриа илэрхийлж байна. Зөв шүү дээ. Орныхоо баялагаас нэг хүрчлээ. Үр хөвгт нөвлж аавна гэдэг чинь зөв шүү дээ. Баярны баялагийг ард түмний өгч байх хэвээр. Тэн дээр бол учраас тэр өвлөгдөд байж хэрэгтэй. Дээр үд яав нэг сая төгрөгчл өгөөд тэр хувьцааг нь авцсан шүү дээ. Тэгээд дахиж тэрнээс хойш ерөөсөө өгөхөө байцсан байл шүү дээ. Одоо тэр сая төгрөг гээл тухайн үед өчнөөгөр ямар ч зорилготой өгсөн ашгүй өгчэн да тий оюутан өндөр насны тэтгэврийн улсууд дахир төтөгийн групптэй ч байлуу нэг ангилалтай өгчээсэн. Тэгээд өгч байгаа үед нь авчлээсэн. Тэгэхээс яг улс ингээд авж байгаа шүү. Цаашдаа та авахгүй шүү гэж хинч хэлээгүй. Ямар ч өргөдөл гомдол санал хүсэлт аваагүйгээр дур мэдэн дээгүүрэл тийм хийсэн шүү дээ. Өнгөрсөн хугацаанд хувьцаа эзэмшигч иргэдэд 2019 онд 96 мянган төгрөг, 2022 онд 116 мянган төгрөг, 2023 онд 285 мянган төгрөг, 2024 онд 350 мянган төгрөг, 2025 онд 70 мянган төгрөг олгосон бол энэ удаад буюу 2026 онд 63 мянган төгрөг олгох юм байна.